Цэд опс 10, 1-ээс 28, 29-ээс 60, 61-ээс 95 дугаар таагт гэдэг ингээд нийтдээ үндсэн 3 хувааж энэ одоо бүтцийн нийтүүдийг ингэж хэлж болно. Эцүүдний характер настрын давтагдчихгүй нарны цацарсан гэрэлтсэн баяр хөөртэй бигэл хүүхдийн гин цайлган төрөх цэцгэлсэн ууссан төрхтэй. Эцүүдний гол хүндрэл бол баруун гар дээр явж байгаа 16-тууд зүүн гар дээр явж байгаа гол аюулгүй эхний одоо 8 тагтан дээр үргэлжилдэг. Тэгээд энэ дээр бол яг манай би энэ анализыг болохоор өөрийнхөө орс сурч ирсэн багш манай 24 эцүүдэн дээр анализ хийсэн байдаг өөрийнхөө тоглосноор. Тэгээд давтлагын зүгээр ингээд ганцхан юм зүгээр одоо манай багшийн бичснээр байдаг. Энэ бол манай багш нар ч гэсэн мэддэг. Позицаар 1-р хурам дээр зогсолттой одоо эхний 4-16-д зогсолттой. Тэгэхээр давталтнаас салахгүйгээр тэгээд тэгсэн мөртлөө дараагийнхаа 4-16 руу ингээд чиглэсэн яг ингээд ирээдүгөө бэлтгэсэн ийм маягаар давталт хийх юм бол энэ баруун гар илүү одоо тэгж давтах бол илүү үр дүнтэй гэж байгаа. Бас бүх хурамын ноотнууд одоо жигдэрлийг илтгэхэд бол бүх одоо ноотнуудыг нэг нэгээр нь стаккато маягаар давтуулах юм бол үр дүнтэй гэж гэх мэт одоо энэ давтлагын иймэрхүү зөвлөмжүүд байсан. За багшаа арга дараарай. За дүгнэлтээ та дүгнэлтээ яж байна. Тэгээд одоо мэдээж нөгөө опс 10-ын 12 эцүүд 25-ын 12 эцүүд бидний энийг бол байнга сургалтанд ашиглаж тоглодог. Тэрнээс гадна 3 эцүүд бас байдаг. Тэр 3 эцүүд нь бол яг Шопен 1839 онд төгөлдөр хуур заа хар гэдэг номонд хавсрагуулж зохиож бичсэн юм 10-25-ын опсын эцүүдүүдийг бол илүү тийм амар арай хөнгөн тоглоход хүндрэлээр бах тийм эцүүдүүд бичигдсэн байдаг. Ингээ нийтдээ бол 27 эцүүдтэй. За баярлалаа. Амтрах шиг өрөө. Амтрах багш маань педалийн тухай үндсэн ойлголт түүнийг сургалтанд хэрэглэх юм. За би энэ удаа альтлынхаа хүрээнд педалийн тухай үндсэн ойлголт түүний сургалтанд ашиглах гэсэн сэдвээр бичлээ. Төгөлдөр гур тоглоожийн үед ур чадрыг зайлшгүй илэрхийлэх хүчин зүйлийн нэг нь педал эзэмшил бөгөөд үүнийг Рубинштейн хэлэхдээ педалыг төгөлдөр гурын амин сүнсний үед хэлсэн байдаг. 19-с 20-р зууны нэр төвлөрийн зохиолчид педалыг зохиол бүтээлтэй хэвлэх болсноор төгөлдөр гур хөлбөмбөгийн дууралтыг бүхэл бүтэн оркестрын дууралтаа энэ зэрэгцэх баялаг дууралтаа болгож чадсан. Педалийн техникийг зөв нарийн эзэмшгүйгээр аливаа төгөлдөр гурын бүтээлийг тоглохын тухайн бүтээлийн утга санааг алдагдуулах мөн хэдий педал хэрэглэн техникийн тутмаг чадвараа нуух гэсэн тохиолдолд оюутан сурагчдын дунд гардаг. Энэ нь тэрэн педал болон түүнийг гүйцэтгэх үүргийн талаарх ойлголт, түншлэн төгөлдөр гур хөгжмийн зэмсгийн ажиллах механизмын талаарх мэдээлэл дутуу байгаатай холбоотой хэмээн үзэж ер нь төгөлдөр гур суралцж байгаа хүүхдүүдэд педалийн тухай ойлголт, ажиллах зарчим, хэвлэх арга техникийн талаар мэдээлэл сургалт илүү үр ашигтай болох болов хэмээн
боллоо. За төгөлдөр хуурын гишгүүр буюу педаль ер нь ихэвчлэн ер нь 3 педальтай байдаг. Баруун педаль буюу дамп педаль гэж байгаа. Тавчхан танилцуулахад 18 дугаар зууны сүүлийн хэсэгт төгөлдөр хуурын баруун педалийг өргөн хэрэглэдэг болсон байсан боловч Моцартын төгөлдөр хуур зориулсан бүтээлүүдийн бичигдсэн тэмдэглээнүүдээс харахад өргөн хүрээгээр ашигладаг байсан харагдаж байна. Харин 1795 оны зохиогдсон гайдны санаатаа Do Major-ын санаатанд 1-р ангид 2 удаа тийм педалийн тэмдэглэлийг бичсэн байдаг. Зөвхөн Клементи болон Бетховенаар педалийн зохиол бүтээлдээ түлхүү оруулж өгснөөр энэ үеэс эхлээд 19-р зууны хагас эсвэл педалийн тухай өргөн системтэй ойлголт бий болж эхэлсэн байна. Үүнээс өмнө хаяа нэг хэрэглэдэг байсан боловч системтэй ойлголт байдаггүй байсан гэж хэлэх болно. Романтик урсгалыг харин педальгүйгээр төсөөлж болшгүй бөгөөд энэ үед хөгжмийн зохиолч болгон педалийн боломж ач холбогдлыг мэдрэн зохиол бүтээлдээ өргөнөөр ашиглаж эхэлсэн байдаг. 20-р зууны хөгжмийн зохиолч болох Дебюсси, Равел, Рахманинов, Прокофьев нарын зохиол бүтээл педалийг өргөнөөр оруулж өгсөн байдаг. Баруун педалийг ерөнхийдөө багцлаад 2 үндсэн үүрэгтэй байдаг. Өнгө авийг өргөжлүүлэн дуурах хугацааг уртасгах. Хоёрдугаар болохоор тембрийг өөрчилж улам баялаг, гүн дулаан, илүү амьд дууралтыг бий болгодог байна. Механизмын хувьд ярихад баруун педалийг гიშгсэн үед төгөлдөр хуурын жиргүүд утаснаас хөндөөрснөөрөө төгөлдөр хуурын чавцуудын дууны хэлбэлзлийг үргэлжлүүлэн авианы дууралтыг үргэлжлүүлэн дуургаж даралтнаас суруугаан хөндөөрөд авсан хэдий ч тэр аюулгүй дуурсаар байдаг. Педалийг хажууд, хажимсан, үргэлжилсэн гэсэн 3 ангилт хуваан хэрэгжилж болдог. Мөн педалийг хэрэглэх талаасаа, баруун педалийг хэрэглэх талаасаа хагас 4.1 гэсэн аргууд байдаг. 8.1 гэх нь жишээлбэл зарим зохиолуудын хурдан пассажируудыг тоглох үед нотуудыг хэд хуурай биш мөртлөө хашилсан цэвэр бус тоглохын тулд нот бүрийн өнгө авийг гүнзгий баялаг дуурахын тулд 8.1 аргыг ашигладаг байна. За зүүн педаль буюу софт педаль 18-р зууны хагас 19-р зууны эхээр Италийн хөгжмийн зэвсэг бүтээгч Бартоломео Кристофори анх төгөлдөр хуур хөгжмийн зэвсэг бий болгосон бөгөөд унаккордо буюу нэг утас хэмээн нэрлэгддэг байсан байна. Зүүн педаль нь өнгө авийг өдөрвөлөх, шинжлэх нарийн үүрэгтэй. Пианино хөгжмөөр жижиг пианино хөгжмөөр болохоор энэ педалийг гიშгсэн үед төгөлдөр хуурын алх утаснуудад тодорхой хэмжээгээр ойртож очсноор зөөлөн бөглөд дуу гаргадаг бол харин роял хөгжмөөр гიშгсэн тохиолдолд алхнууд үйл явдлыг хажуу тишээ хөдлөн байрласнаар 3 биш 2 утсыг зогсноор дуу амийг өдөрдөг байх юм. 18-19 зууны үед унаккордо гэж нэрлсэн болохоор тэр үед 1 буюу 2 утас байсан болохоор 1 утас буюу унаккордо гэж нэрлэдэг байсан байна. Зарим зохиолч болохоор зүүн педалийг сардини буюу сүрдийн хэмээн тэмдэглэсэн байдаг. За дунд педаль буюу состеnuto педаль хамгийн сүүлд төгөлдөр хуур хөгжмийн зэвсэгт нэмэгдсэн педаль бөгөөд 1860 он Францын хөгжмийн бүтээгч Александр Дебайн болон Клауд Монталь нар энэхүү механизмыг төгөлдөр хуур хөгжмөнд анх суулгасан. Хэдийгээр бусад үйлдвэрлэгчдад энэ олд өргөн дэмждэггүй байсан хэдий ч 1874 он Альберт Стейнвей дунд педалийн патентыг авсан байдаг. Ингээд тэрээр олон нийтэд энэ педалийг сурчилснаар 1876 оноос Steinway төдийгүй Америкийн хөгжим үйлдвэрлэгч компани бүх төрлийн төгөлдөр хуурандаа суйлуулж эхэлсэн байна. Тухайн үед Европын үйлдвэрлэгчид үл тоож байсан бөгөөд сүүлд аажмаар нэмэгдэж үйлдвэрлэх болсон байна. Состеnuto буюу хадгалах гэдэг нэршил нь энэхүү педалийг тодорхойлж байгаа юм. Баруун педалийн адил үүрэг гүйцэтгэж байгаа шиг авийг уртасгаж байгаа юм шиг мэт боловч ялгаатай зүүн педаль гიშгсэн үед зөвхөн зүүн педаль гიშгэхэд тоглосон тухайн нот үргэлжлэн сонсогддог байх нь одоо энэ жишээгээр авч үзвэл одоо энэ жишээнээр гэхэд соль, диез, октаваар тоглох үед дунд педальтай авснаар соль, диез үргэлжлүүлэн дуурна. Харин тэр үед найт нотуудыг бол баруун педалаар тоглож өгснөөр ийм ингэж хэрэглэж болох нэ. За одоо үндсэн сэдвийн хоёр төгсгөнөд
педалийг сурах